нь одоо англи хэлийг бас сурах гэж би оролдоод бас явж л байсан, зүгээр байгаагүй бас ингээл орлогууд хийгээл 1-2 сар сураал орхоод бас тийм юм байсан. Тэгтээ ингээл багшийнхаа завраа кино өнтер үзэхээр бүр ингээд юу ч авахгүй бүр ингээд тэгэхээр нэг жоохон урамгүй ч гэх юм уу. Тэгэл за би одоо дахиад аягүй л их юм чийжлэх хэрэгтэй байна да энэ гэж бодоод тэгж санагддаг байсан. Тэгээд яг хоо гэгээд сураад ингээд төгссөний дараа бол за юм уншиж ойлгох чадвар бол мэдээж аягүй сайжирсан. Бүр анхны байдалтай харьцуулшгүй. Энэ бол нэг үндсэн арга барил маань учраас. Тэгээд дээр нь ингээд кино өнтер уншихад ерөнхийдөө би ингээд утгыг аваад байдаг болсон. Яг би маш их үг зэжлэх ёстой гэдэг үг бол аягүй сонсч байсан. Тийм маш их үг зэжлэх ёстой. За бас нэг талаа үнэн баг тий. Кино үзэл яагаад ингээл бүхэл аргаар ингээл тал талаас нь л үзэх ёстой л гэсэн ер нь нэг ийм ойлголттой л байсан л да. Тэгэл миний дотор бол би ингээл амар л би ингээл махраал ингээл зүтгэх ёстой л гэдэг нэг тийм л бодол миний дотор байгаад байсан. Тэгээ гэгээд орж ирээд ингээл аягүй тайвширсан гэх юм уу. За ерөнхийдөө би цаг хугацаагаа зөв тооцоолох хэрэгтэй юм байна. Тэгээ бүр ингээл амар ингээл хүн дээр бодоол бүр ингээл шаналаалч юм уу тий. Бүр нэг тэгээд байх шаардлагагүй юм байна. Зүгээр л эн чинь миний амьдралын нэг үйл явц, урсгал үйл явц. Миний нэг амьдралын салсгүй шиг болох хэрэгтэй юм байна. Тэгээд цаг хугацааны уртаар би сурсан байх юм байна ч гэдэг юм нэг ийм цэгцтэй бодолд орсон. Тэгээд айгүй юм тайван одоо аз жаргалтайгаар сурна гэдэг шиг тийм байдал руу оршилцсан. Багш ч гэсэн хэлтгэлтэй ярих гэж бити яараарай. Хамгийн сүүлд бол хүн ярьдаг юм аа тий. Хүмүүс хамгийн ихэнд нь ярих гад байдаг. Энэ дотор чинь юу ч орж ирээгүй байхад юу гаргах юм бэ гэдэг асуудлыг багш ярьдаг байхгүй. Тэгээд тэрийг сонссноос хойш би бас айгүй тайвширсан. За нэрээ ярих гал ингээл яарад байдаг. Тухайн хэлээрээ бүр ингээл наад зах юм уншаад ойлгож чадахгүй ч яаж ярих юм бэ тий. Яг боддоор хараад үзэхээр энэ савч нь өөрөө дүүржиж буцаж хайлж гарах тухай ойлголттой байхгүй юу? Тэгэхээр ямар ч байсан би одоо бол өөрийгөө нэлээд сайн юу авсан гэж бодож байгаа. Тэгээд нэг ярьж марихаас нь айх нь бол багассан. Одоо бол би ер нь ингээл ярьчихна даа гэж бодоод айгүй юм итгэлтэй.